Сайн байна уу? XOS team байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн хичээлээр Forex-ийн сэтгэл зүйн талаарх зөвлөгөөг бэлтгэн хүргэж байна. Сэтгэл зүй. Арилжаа хийж амжилт гаргахын тулд зах зээлийн анализ судалгаа, онлайн суурь ойлголтуудыг судлахын хажуугаар арилжаачин хүн өөрийнхөө сэтгэл хөдлөлийг хянаж, арилжаагаа хатуу хяналтанд ор явуулж сурах зайлшгүй шаардлагатай байдаг. Амжилттай арилжаа хийхин тулд доктортой сэтгэл зүйтэй байх хэрэгтэй. Дараах 5 зөвлөгөөг хүргэж байна. Шунал. Шинэ арилжаачид яагаад дансаа шатаадаг вэ? Яагаад богино хугацаанд их хэмжээгээр алдаж эхэлдэг вэ? Хариулт нь ердөө л шунал. Өөрийнхөө дансны хэмжээнд тохирсон лотоор арилжаа хийхийн оронд богино хугацаанд их ашиг хийх зорилгоор өөр тагцсан лотоор орж дансаа шатаадаг. Энэ нь арилжаачдын сэтгэл зүйг докторгүй болгодог ба бид шунлаа өөрөөсөө авч хайж чадсан цагт сая жинхэнэ арилжаачин болж эхэлнэ. Айдас. Өөрийнхөө нээсэн арилжааг зорилтод хамагсан цэг хүртэл хүлээж чадахгүй бяцхан ашиг хараад сэтгэл хөдлөлөө дарж чаддаггүй арилжаагаа хаах, аль эсвэл олон дараалсан арилжаанд алдсны дараа сэтгэл зүйгүй болж арилжаанд айдастай ордог. Хэд дараалсан алдагдaltaй арилжааны дараа арилжаа хийхгүй байхыг тань зөвлөж байна. Яагаад гэвэл таны сэтгэл зүй докторгүй болсон байгаа. Итгэл найдах. Арилжаа нь магадлал статистикийн анализдээр суурилсан учраас хэдийг итгэж болохгүй бөгөөд тунгийн даруулах хэрэгтэй. Ханшиг аргатай өснө гэж бодож байгаа бол яагаад бас унаж болохгүй гэж бодож байгаарай. Хэтэрхий итгэл найдвар эцэстээ алдагдaltaй яваа арилжааг хааж чадахгүй. Аль эсвэл олон давхарлаж орох гэх мэт сөрөг үр дагавартай байдаг. Харамсах. Өнгөрсөн арилжаа ба ханшны хойноос харамсах нь арилжаачдыг хамгийн их стресстүүлдэг ба сэтгэл зүйг докторгүй болгодог. Тиймээс өнгөрсөн зүйлийн хойноос харамсаж суухын оронд шинэ боломжуудыг ашигла. Бусдын таамаглал. Шинжилгээ хийгээ шийдвэр гаргаад арилжаанд орсон бол бусдын юу гэж хэлхийг бүү сонс. Өөрийнхөө шийдвэр дэтэг төвчгүүлээ. Мэдээж эрсдлийн менежмент болон мөнгөний менежментээ барьж арилжаагаа хийсэн бол битгий харамс. Өөрийн арилжааг ойроор бүү хяна, аль болох чартнаас хол бай. Энэ нь таны сэтгэл зүйг доктортой байлгана. Энэ түрүүнд бидний бэлтгэсэн зөвлөгөө өндөрлөж байна. XOS team.